Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн лекцийн сэдэв бол 20 дугаар зууны Хятадын уран зохиол. За мэдээж хэрэг одоо би тэнд гадаадын уран зохиол төвд төрөлцөө гэдэг хичээлийг үзэж байгаа. За энэ хичээлээрээ өвгний болон дорны соёлтой танилцж байгаа гэж хэлж байна. Тэгэхээр өмнөх лекцүүддээ бид нар бол өвгний соёлтой нэлээд дэлгэрэнгүй танилцсан бол энэ удаагийн хоёр лекцээр Хятадын уран зохиол болон Японы уран зохиолтой танилцсанаа гэж ойлгож байна. За ингээд Хятадын уран зохиолын ерөнхий томьёог авч үзье. Хятад үндэстэнд орон дахинд урлаг соёлын асар том үеийг бий болгосон гэж үздэг. Эртний Хятадын гүн ухаан, үгийн урлагт олон алтартан төрж дэлхийд дахин алтарсан бөгөөд энэ бүхэн 20 дугаар зуунд ч зогсов. Бүгд найрамдах Хятад ард улсын уран зохиол сүүлийн 100 жилийн хугацаанд бол баггүй ослогот замыг туулсан гэж үздэг. За энэ Хятадын орчин үеийн уран зохиолыг ерөнхийд нь бол 4 зүйлд хувааж үздэг. Нэгдүгээрт нь шинэ үе буюу 1919-с 1949 оны хамаарсан энэ хугацааг хамарсан жилийг үздэг бол хоёрдугаарт нь ардчилсан шатны уран зохиол гэж үзээд энэ 1949-с 1966 оныг хамардаг. За харин гуравт нь социалист шатны уран зохиол гэж үзээд 1966-аас 1976 оныг хүртэл үргэлжилсэн. Харин дөрөвдүгээр үе нь бол дахин сэргэлтийн үе гэж үзээд энэ нь алдаа завхарлыг зассан үе буюу 1976 оноос хойш уран зохиолын үеийг авч үздэг байна. За ардчилсан шатны үеийн уран зохиолын гол төлөөлөгчд нь бол мэдээж хэрэг Хятадын алдарт зохиолч Люси, за Гоможо, Мао Дун, за Лао Ши, за эдгээр уран бүтээлчдийг нэрлэж байна. Харин социалист шатнаар шилжсэн үе буюу 1966 оноос соёлын их хувьсгал, их өсрэлтийн бодлогын үеийг эд тойруулж эхэлсэн Лао Ши, Жао Шуулийн Динли, за Айци, Лю Бин Ян, Ван Мин, Ци Жао Ян зэрэг авьяас билэгт зохиолч цөөнгөө зохиолчид бол энэ үед хилмигдэж шорон гянданд хоригдож, за тариалан эрхлэж, за хил хязгаарын бөглөө тосгод руу болж цөллөгдөж байсан бол энэ үеийг Хятадын соёлтой хуран сайхны үнэт зүйлийг устгаж, за сэхэтний давхаргыг хилмигдүүлсэн уран зохиолын хувьд бол маш том гар цохирлог байсан гэж хэлж байна. Энэ нь ч хэвийн хөгжил ахиц дэвшилийг бол алдагдуулсан гэж хэлж болж байгаа. За энэ байдлыг 1976 оноос цааш залруулах алхмууд хийгдсэн учраас энэ үеийг бол дахин сэргэлтийн үе гэж нэрлэдэг. За ингээд ардчилсан шатны уран зохиол эхлэх буюу энэ үеэс бүгд найрамдах шатны уран зохиол буюу бүгд найрамдах Хятад ард улсын улс төр нийгмийн амьдралын хувьд хүнд үе гадаадын гурав дотоодын дөрвөн зэрэг дайнд ажин давхцсан өвмөт онжилууд бол үргэлжилж ирсэн нь гаднаас Япон зэрэг гадаадын түрэмгийлэл дотооддоо иргэний дан дотоодын цэрэг улс төрийн бүлэглүүд хоорондын тэмцэл гэх мэт зүйлүүдийн эд нийгмийн хурцдмал үе байсан гэж хэлж байгаа. Энэ үед Японоор дамжсан өрөндийн соёл суртахууны нөлөө бага боловч нэвтэрч ирсэн. За удаан хэдиж соёл урлаг уран зохиолын сарлал бол урагшилсаар байсны ахиц дэвшилтэй. За шинжлэлийг бол Люсэн болон Гоможо, Лао Шин наргалт тэргүүлж эртний болон дундад зууны нахиад бичгийг сонгодог уран зохиол. За яруу найргийн хатуу тогтсон хуучин хэлбэр, за ярианы хэлнээс хэд тасарсан бичгийн хэл буюу виньян. За яриа буюу ардын хэл байхва их зэрэг рүү ойртуулах тэмцэл өргөж Хятадын эртний яруу найргийг үгийн өнгөрүүлсэн хэмээн Гоможо тэргүүтэн задгаашүүлгийн шин төрөл хэлбэрүүдийг бол өсгөж ирсэн. За Шанхайд уран бүтээл нэрт бүлгэн байгуулагдаж Дагнас гэдэг бүтээлээ Гоможо 1922 онд бол төвөрийн зохиол гарсан нь яг энэ эр шинжлэлийн үеийн хөгжих үйл явцыг бол эрчимжүүлсэн, уран зохиолын хөгжлийг эрчимжүүлсэн гэж хэлж байна. Энэ үеэс өвгний уран зохиолын нөлөө аажмаар нэвтэрч гадаадын уран зохиол Хятадын хэлний орчуулгад туснаар реализм, романтизмын чиг хандлага бол ялгарч шинэ роман буюу Бажи Мао Дун нарын шүүмжлэлт реалист зохиолууд хэвлэгдэж байна. За орчин үеийн туужид Оросын социалист реализмын нөлөө, за зарчим зүй үнцгийрэн тухайн үеийн Хятадын нийгмийн байдлыг тусгасан иргэний сэтгэл зүй, сэтгэхүйн өөрчлөлтийг голлон тусгах болсон. Энэ үед Люшен буюу Люсин хэмээн нэрлэгдэх Чин улсын үеийн жижиг сэхэтний эмгэнэл тавь заяа, нийгмийн харахгүй байдлыг хурц шүүмжилсэн галзуу хүний өдрийн тэмдэглэл, за гэдэг зохиолыг 1918 онд хэвлүүлж жүжиг театрын салбарт бол шинэлэг үзэл санааг нэвтрүүлж
За тэгэл Lotion, Gomo жуунах нь бол Оросын пролетар хувьсгалыг талархан өгтөж, Японд суралцаж, Оросын уран зохиолыг сонирхож байсан нь бол уран бүтээлд ихэнх нөлөөллийг үзүүлсэн байдаг. Тэд зохиол тавиргаас гадна шинжлэх ухаан, урлаг уран зохиол судлал, уран сайхны орчуулгын чиглэлд бол идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн ийм бүтээлчтэй байна.